За энэ удаагийн аяллийн зөвлөмж бичлэг маань Шанхай руу шууд нислэг гарсантай холбогдуулаад Шанхайд 4 шөнө 5 өдөр аялах зөвлөмжлөг оруулсан байгаа. За нэгдүгээрт хямдхан онгоцны билетээ одоо хаанаас авахар байна. Хоёрдугаарт аль хаана ямар зочд буудалд байрлахаар байна, ямар өртөгтэй байна. Гуравдугаарт юу үзэж харахаар байна. Дөрөвдүгээрт хоол болон унааны нийт зардал хэд байна. Тэгээд нэмэх нь аяллалын төлөвлөгөө болон аяллалын нийт ингээд зардлыг тооцож оруулсан байгаа. Тэгээд та бүхэнд асууж тодруулах зүйл байвал коммент оруулдагаарай. Баярлалаа. За одоо хэдүүлээ. Судалгаагаа хийцгээе. Судалгааны хамгийн дөрөв нэгдүгээр хэсэг бол онгоцны билет үстэй. Тэ? Аяллалын нийт зардлын 30-40% онгоцны билет гэж бодд юм уу би. Тэгээд хамгийн дөрөв нь онгоцны билетнээс хамаарат мэдээж өөрсдийнхөө цаг заваас тэгээд тухайн оронд аялах таатай нөхцөл нь ямар цаг агаарын нөхцөлтэй байдیں۔ Тэгээд онгоцныхаа билетийг тэр сартаа хайх гэдэг юм уу те. Ингээд явчихдаг гэсэн үг. За ингээд Улаанбаатараас Момондо.com руу орсон байгаа. Тэгээд Улаанбаатар гээд хаашаа вэ? Шанхай руу. За Шанхайгийн Пудонг гээд Пудонг гээд онгоцны бодол руу нисгэн. Тэгээд 6 сарын 9-нд нисээд 13-нд ирэхээр за ингээд хайж. Яг би нөгөө өмнө нь хайжгаад тэгээд шууд нислэгтээ энэ юуг нь та бүхэнд ингээд харуулах гээд ингээд яатсан байгаа шүү. Тэгээд та бүхэн өөрсдөө те ингээд ийм Момондо ч гэдэг юм уу ийм сайтнаас авч болно. Аль эсвэл Air Market, Air Trans гэдэг юм уу те ийм Монголын билетийн кассаас авч болно. Тэгэхдээ энэ нөхцөл дээр болохоор би алийг зөвлөх вэ гэхэлэр Монголын тэр билетийн кассуудын компаниуд сонгоход илүү зүгээр гэж хэлж байгаа. Хэлмээр байгаа. Яагаад вэ гэхээр одоо би та бүхэнд харуулъя. За энэ дээр ингээд хайнгууд 6 сарын 9-нд яваад 13-нд ирэхээр 4 шөнө 5 өдөр бол ерөөдөө Шанхайд аялахад хангалттай гэж үзэж байгаа. Ерөөдөө бүх юм үзээд хангалттай байцнаа гэж үзэж байгаа. За тэнгууд ингээд билет гараад ирж байна. Нислэгийнх нь мэдээлэл нь байна, цаг нь байна, үнэ нь байна гэсэн үг. За select дараад ингээд харлаа $304 гэж байна. За тэгээ $304 юу орсон байхаа гэхэлэр хамгийн анхаарах ёстой зүйл нь нэг carry-on жижиг одоо ачаа 7 кг-ийн ачаа нөгөө тал нь болохоор том ачаа ороогүй байгаа. Энэ. Тэгэхээр энийг одоо наан нь айгуу сайн шалгажгаад авахгүй бол том ачаач нь өөрөө нэмэгдэл төлбөртэй болчих жоохгүй юу. Одоо ингээд жишээ нь инчээс ингээд харангууд ингээд том ачаа нь яаж авахын тодорхойгүй байгаа. Тэгээ би энийг өмнө судалсан болохоор энэ дээр Booking.com дээр ачаа авах тэр сонголт нь гарч ирэхгүй байгаа гэсэн үг. Тэгэхээр шууд нөгөө Монголын тэр одоо билетийн кассын компаниуд руу залгаад өөрийнхөө одоо үйлчлүүлж гэдэг юм уу те залгаад энэ үнийг л одоо үнийн баримжаа авахд л болчихж байгаа шүү дээ те. Тэгээд үнэ болон өдрөө сонгоцлоо. Тэнгүүд нөгөө компани руу залгаад тэдэн сарын тэднээс 6 сарын 9-өөс 6 сарын 13-нд билет хараад өгөөч гэхэд би ингээд залгаад асуусан байгаа. Одоо чинь энэ байна. Энэ асуухад 6 сарын 9-нд яваад 13-нд ирэхээр энэ Air Market ч ачааг нь болохоор сая 161 мянган төгрөг. Ачаатай нь болохоор 20 кг нэмэгдээд сая 286 мянган төгрөг болж байгаа. Тэгэнгүүт одоо би та нарт харуулъя. Booking.com ингээд ачаа нь мэддэхгүй болчихж байгаа. Тэгвэл Trip.com болохоор шууд өөрийнхөө энэ вебсайтнаас ачаа нэмж болохоор байхгүй. Тэгэхдээ нэлээд үнийн зураг гарч ирнэ. Одоо та бүхэн харуулъя. За. За $309 чинь за хамгийн сүүлд нь ботч дөө тооцооллоо. Энэ нөгөө нэмэгдсэн юм нь болохоор би түрүүн өдөр солих
хувьцаа олголтын нөхцөлийг нэмэгдүүлсэн. Тэгээд $80 $88 нэмэгдэж байгаа. Тэгээд яг үнцэн нь $308 баахгүй. За чинь энэ дэр ингэж байгаа. Улаанбаатараас Шанхай руу ачаагаа нэмий гэх юм бол 10 кг 20 кг ачаа $76. Шанхайгаас Улаанбаатар руу буцлаа гэх юм бол 20 кг ачаа ингээд нийтдээ $550. За $550-аас юугаар хасчих л та тий. 88 хасчих. Тэгэхээр 462 чинь сая 663 200 аахгүй юу. Хэрвээ Trip.com-оос авах юм бол сая 663 200 ачаа нэмээд төлөх нэ. Ачаагүй бол $308. Сая 108. За тэнгүүд түрүүн би нөгөө юунаас асуусан те одоо Air Market-аас асуусан юу болохоор сая 161 100 болохоор ачаагүй үнэн. За яг нэг 60 мянган төгрөгийн зөрүүтэй байна. 20 кг ачаатай нь болохоор сая 286 гэж байгаа байхгүй юу? Air Market. Тэнгүүд би энэ дээр болохоор Trip.com ч нь болохоор сая 600 байсан шүү дээ. Тэ? Хастан 88 3600 хастан хэдэн төгрөгийн зөрүү гарч нарчээ л да. Сая 286 377,200 төгрөгийн зөрүү гарч байгаа байхгүй. Тэгэхээр миний хэлэх гээд байгаа санаа болохоор одоо энэ юунаас ингээд билетээ хайгаад судлаад олчихж байгаа юм. Тэ? За ийм үнэтэй ингээд тэнгүүд нөгөө Монголын одоо тэр авиа компани руу билетийн кассийн компани руу залгаад ингээд хооронд нь харьцуулт хийжгаад өөрт одоо мэдээж ашигтай тайлбарыг л сонголтыг сонгоно шүү дээ, тэ. За тэгээ билетний хувьд ийм байна. Миний хувьд болохоор Монголынхоо билетийн кассийн одоо билетийн компаниг ингээд онгоцны билетийн компаниг сонголоо. Тэгээ хоёрт нь болохоор хэдүүлээ билетээ сонгоцсон чинь зочбууд руу гарцгаая. За тэгээд хамгийн дөрөнд тухтай тэгээд хоёрт нь үнэн боломжийн үйлчлэгээ сайтай ийм зочд бодол хэдүүлээ хайцгаая тийм ээ. За Шанхай гээд 6 сарын 9-өөс 13 2 том хүн 2 жоох хүүхэд гээд 4 нас нь за 9 настай 10 настай хичээ ингээд сорч. За тэгээ хамгийн түрүүнд хэдүүлэнгийн харах хэрэгтэй зүйл болохоор энэ оноо. Энд чинь нийтдээ 10 оноо байх хэрэгтэй тий. Тэнгүүт 10 онооноос 9.2 гэдэг чинь айгүй боломжийн 397 хүн ревю буюу одоо үнэлсэн байна. Одоо энэ ямар зочд бодлын гэдгийг. Тэгээ free cancellation буюу одоо үнгүй цуцлж болохоор юм байна. Downtown-аас буюу хотын төвөөс 1.3 км юм байна. Тэ? Тэгээ энэ үнэн боломжийн $352, 4 шөнийн $352 такс орсон, бусад зардал нь орсон үнэн болж таарч байна. Тэгээ 700 үнэтэй ч байна те 733 гээд арай илүү одоо тансаг зочд буудалж байна. Арай илүү хямдханж байна. За тэгээд иймэрхүү байна. 9.1 гээд $777 гээд holiday inn байна. $362 гээд. За тэгээд энэ бүгдээс би энэ ихний сонголтыг сонглоо гэж бодъё те жишээ нь. За харцгаая доторх руу норж харцгаая өрөө нь ямар хөө байна. Төлбөрийн нөхцөл ямар байна гэдгийг те харцгаая. За тэгээ миний сонгосон сонголт нь болохоор энэ double roomтэй энэ өрөөний сонголт байгаа байхгүй юу. За ингээд ийшээ орлоо. За 0 нь иймэрхүү аа байна. Орных хэмжээд нэлээд гайгүй том юм байна. Гаднах орчин цагаар харахад боломжийн байна. Воо галын өрөөтэй юм байна те. Хүүхдтэй хоолунд хийгээд өгч болох юм байна. Хоолшгүй бол. За унтлагын хувц угаах угаалгын машинтай байна, хөргөчтэй байна. За ингээ боломжийн байна. Оройдоо хэдүүлээ хүнсээ аваад зас буудалтаа ойр зүрийн хүнсээ аваад заавал хоол их гүйтсэн ойр зүрийн идэх юм аваад идэж болох юм байна. Сайн нэвлэн байт юм байлээ Шанхайд. Тэгээ Шанхай ч 26 сая гаруй хүн амтай юм байлээ. Тэгээд Европын архитектур одоо тий стил тэр барилга байгууламж нь дундад зүүнний үеэс Английн колон хот байсан гэх юм уу тий. За ингээд харцлаа $352 хэдүүлээ. Энийг free cancellation буюу 6 сарын 6-наас өмнө
Цуцалчих юм бол үнгүй байна. Кредит картны мэдээлэл оруулах хэрэггүй байна. За ингээд энийгээ сонголоо. Орлоо. За тэнгууд энэ мэдээлүүд ороод ирнэ. За мэдээж манайхан Booking.com-оор үйлчлүүлж байгаа тохиолдолд өөрсдийнхөө мэдээлэл оруулаад бүртгүүлсэн зүгээр яагаад гэхээр энэ чинь дараа нь танд нэмэгдэл бонус оноо нэмэгдээд яваад байна. Илүү хөнгөлөлт идэлнэ гэсэн үг, илүү бонус оноо танд нэмэгдэнэ гэсэн үг ээ. За тэгээ $351, 6 сарын 9-өөс 6 сарын 13, тэгээ ингээ мэдээлэлүүдээ оруулсан. Овог нэр, утасны дугаар, мэйл хаяг оруулсан. Яг өөрийнхөө хэрэгэлдэг мэйл хаягийг оруулахгүй бол энэ чинь нөгөө дараа нь авлаа гэхэд тэр бүх мэдээлэл чинь таны мэйл хаяг руу очих хэрэгтэй шүү. За ингээд next-ийг дарна. Тэгээд кредит картны мэдээлэл оруулах шаардлагагүйгээр та эхний ээлжинд төлбөргүйгээр энэ зочд буудлаа ингээд авчиж гин гэсэн үг. Тэгээд энэ төлбөрөө хизээ татаж авдаг вэ гэхээр энэ зочд буудлын өөрсдийнх нь бас нэг юм бодлого байд энэ ирэхээс нэг тэдэн хоногийн ч гэдэг юм ингээд танд мэйлээр ингээ хариу ирнэ гэсэн үг. За ийм байна. За зочд буудлаа хэдүүлээ сонгочлоо. $351, 67 цент. За $352 штэ. $352 гэжээ. За тэгэнгүүтээ эннийхээ хаягийг авахгүй бол яаж очих нь тодорхойгүй байгаа штэ тий. За гурав дахь нь хэдүүлэнгийнх нь нөгөө үзүр үйлчилгээ буюу тий Disneyland үзэх юм уу, юу үзэх юм те? Үзэх юм юу вэ? Klook гэдэг их тажгүй вебсайт. Олон улсын вебсайт гэсэн үг. Найдвартай. За тэгээд ийшээ орлоо тэнгуут хамгийн түрүүнд Disneyland гарч ирж байна. За Disneyland руу ингээд оронгууд олон сонголт байгаа. Энэ чинь хоолтой байна. Эсвэл одоо очор харгалцахгүйгээр авах нь $99 гэж байна. Өдрийн хоолтой нь $73 гэж байна. Зүгээр энгийн билет нь $61 гэж байна. Zootopia Disney Premier гэсэн Winnie Pooh руу ороход гэж байна. 3 attraction одоо 3 тоглоом дээр очрог орох юм бол $129 гэж байна. 6 тоглоом дээр очрог орох юм бол $189 гэж байна. Иймэрхүү олон сонголт байна манайхаа. За тэгээд ерөнхийдөө дундажлаад билетээ тооцоход одоо зүгээр л энгийн стандарт билет нь болохоор $61, 95 цент буюу $62. Яг нь онлайнаар авч байгаа тохиолдолд юунд хэрэгтэй вэ гэхээр цаг хугацаа тий одоо тэр билетээ аваад орсоор идэл чинь нэлээд очролж ордог. Одоо 9-оос илүү 10-аас онгоодог баха. Тэгээ очролж ороод тэгээ дахиад очролж билетээ аваад тэгээ очролж орно гэхэлэр бас ерөнхийдөө 1-2 цаг болчих гээд байгаа байхгүй. Тэгэхээр яг хуу билетээ авчих бол билетээ аваад очролж байгаа л орсон гэсэн үг. Яг цаг хугацаа л хэмжиж байгаа юм л да тий. За тэгээд дээрэс нь та бүхэнд тооцоолбор хийхэд л харуулж байгаа байхгүй. Тийм ээ. За дараагийн үзэр үйлчлэг нь юу вэ? Энэ нэг юм өсөн чим шиг сони юм байгаа дах юм. За ийм усан парк гэх юм уу да тий. Гэхдээ ийм жижигхэн байна энэ. Тэгээ $35 хэрсэн. Энд чи Legoland гэдэг гэж байгаа байхгүй. Энийн оронд Legoland орчвол яадын ирнэ. Тэ. За энэ ингээд хоёр том хот нь ингээд хоёр хуваагдсан. Энэ хот дундуура ийм усан онгоц яваад ингээд зураг мураг даруулах тохиромжтой ч гэдэг юм уу те. Ингээд энэ нь $22, 95 цент гэж байна. За дараагийнх нь энэ ийм бас нэг ийм 4D ч гэдэг юм уу нэг ийм сандал дээр суугаад ингээд нисэж байгаа юм шиг ийм мэдрэмж төрүүлэхээр ийм үйлчлэгээ байд юм байл ийм үйлчлэгээ ч яг одоо ийм 4D ийм кино театрын үйлчлэгээ гэх юм уу те $7.45 цент үнэн боломжийн байна. Тэгээд энийг юу н үзье гэж бодлоо. За дараагийнх нь энэ болохоор нөгөө $210 буюу Disneyland-ийн зочд буудал юм байлээ. За ингээ явцаад энэ доор их сонирхолтой энэ Shanghai Greenhouse Garden гэдэг. Энэ болохоор
ийм нөгөө Сингапурын flower dome гэдэг шүү дээ. Нөгөө цэцэрлэг түрээлэн. Тэрнтэй айгуу төстэй юм байлээ. Тэгээ халуун өдөр ингээд энэ дээр бодол мэдээж нөгөө нэг кондишн ажиллаж байгаа амар сэрүүхэн ингээл тэгэл ноомогоо өнөртэй л тэгээ гоё юм цэцэрлэг түрээлэн юм том байгууламж байгаа байхгүй. Энэ амар боломжтой санагцсан. Тэгээд энийг үзэх шийдлээ. $15. Энийг тэмдэглэж авахгүй бол энэ чи юу лээ? Green house гэж. Green house. За өөр юу вэ? Өөр энэ нөө хот ингээд хоёр дахь автобусын суугаад хоттой танилцуулчлага яагаан байлаа. Тэгшээ ингээд ямар газараар дайрж явах юм ч гэх юм уу те нэг өдрийг ингээд зарцуулахаар хагас өдрийг зарцуулахаар $9.70 гэж байгаа. За энийг үзэх болох юм те $10. Тэгвэл энэ хот чинь өөрөө айгүй том хот гэж байгаа. Москвагаас 2 дахин том гэдгийгсэн шүү. Тэгээ энэ бичлэгийг хийхээс өмнө би 2-3 ийм аялагчдын зөвлөгөө өгч байгаа бичлэг үзэж байгаад энийг хийж байгаа байхгүй юу. За тэгээ ингээд доошлуулад ингээд явангууд та бүхэн өөрсдөө ингээд ухаад сонирхоод нэлээд цаг зарцуулаад би болохоор ингээд цаг хэмнэх үүднээс гэс ингээд сонгоцож байгаа шүү манайхаа ойлгоорой. За Legoland гэж байгаа юм. Энэ болохоор бас хүүхдүүдэд аягүй хөөрхөн те боломжийн энэ чинь бас нэг олон улсын франчайзинг бас нэг Disneyland шиг ийм парк байгаад байгаа шүү дээ. За тэгээ $36.89 гэж байгаа юм. За ингээд ерөөхдөө үзэх юм маань болцлоо. Disneyland байгаа юм. 4D үзүүлбэр байгаа юм. Green House гэдэг нөгөө юу цэцэрлэг түрээлэн байгаа юм. $10-аар автобусны аглал байгаа юм. $36-аар Legoland гэдэг бас хоёр парк хүүхдүүдэд эрхлүүлээ л да тийм чинь. За ингээд үзэх үзмээр ингээд болцлоо. За дөрөвдүгээрт юу вэ гэхээр хоол болон одоо метро хоолны зардал болон метро такси одоо юу нэ явах одоо тэр ишт явах зардал тийм ээ. Энийг болохоор би шууд ChatGPT-гээс асуучихна. Яагаад тэгэхээр би өмнө нь бас Америкийн аялал дээр ингээд хийгээд судалгаагаа хийж хахад ChatGPT бол яг таг хэлж байсан. Тэгээд ерөнхийдөө бол мэдээлэл нь зөрөөгүй. За энэ дээр нарийн оруулна штэ. 2 том хүн 2 жоох хүүхэд Шанхайд 4 шөнө 5 өдрийн аялал хийх гэж байна. Хоол болон унааны зардлыг тооцож өгнө үү гэд ингээд тэ. За ингээл Йоноор нь гаргаж ирэл тэгэл ингээл нарийн судалгаа хийгээл явж байгаа штэ. Зардалтай ингээд нийт зардал ингээд оруулчих. Хэмнэлттэй болохоор 2250 буюу 1.1 сая. Дундаж зардал 1.8 сая гэж байна. За тэнгууд энэгээр нь аваад үзчихэл да тий. Мэдээж дунджаар л авна штэ хэдүүлээ. 4 үний 2 том хүн 2 жоо хүүхдийн нийт зардал дунд зардал нь хоол унааны зардал нь 1.8 сая төгрөг гэж байна. За 2 сая хичээл та тэгээд энэ чинь бас жоохон илүү хантай байхгүй бол тий. Бас дутуул яах юм тий гэсэн үгнээс. За хэдүүлээ одоо тооцоолбор одоо ингэж хийчихье. Сая 286 мянга заа. Онгоцны билет. Яг хүүхдийн болохоор арай хямдхан байдаг л да. Гэхдээ нэг зүрхгүй яг жоохон зардлаа жоох ингээд илүү яах гэдэг нь штэ. Гарах гээд биш штэ тий. За 4 гэж байгаа. 5 сая 144. 5 сая 144. Онгоцны нийт зардал 5 сая 144. Зочд буудал $352. Энэ чинь 4 дундаа гэж байгаа штэ тий.
352 3600 чинь сая 267. Disneyland одоо үзүр үйлчлэгээ тий $62 нэмдэг нь $7 45 15 10 37 гэж дөө 131 үрждэг нь 4 үрждэг нь 3600 ингээ үзүр үйлчлэгээ нь сая 892 төгрөг сая 892 сая 900 гэж дөө сая 900. За тэгээд нөгөө хоол унааны зардал нь 2 сая төгрөг. Ингээд нэмдэг нь 2 сая нэмдэг нь бишээ. 2 дээр нэмдэг нь сая 900 нэмдэг нь сая 267 нэмдэг нь 5144 10 сая 311 мянга. Эзэн өөрөө 2 том хүн 2 жоох хөвгцтэй тий. За нэг хүнд нь бодчих л да. Хэдий. 2 сая 577. За нэг хүний зардал ингээд Шанхай руу нийтдээ 2 сая 577 мянган төгрөг болох нэ. Тэгээ эн чинь өөрөө нөгөө хангалттай гэдэг үднээсээ бодож байгаа шүү дээ тооцоогоо. Илүү хямдхан, илүү химний гэх юм бол одоо чинь Legoland хасчих болж байгаа юм. Тэ? Одоо өөр юу гэдгийг зочд буудлаа илүү хямдхан $191 шилжүүлж болж байгаа юм. За хоолой хэмжээ гэх юм бол бүр ингээд зочд буудалтай хоолой хийгээд идчих болж байгаа ч гэдэг юм уу те. Жишээ шүү. Гэх жишээ нэ. Тэгээд иймэрхүү зардлыг иймэрхүү тооцвол ер нь яадын гэсэн зөвлөмж бичлэг оруулж байгаа шүү манайхаа. Тэгээд Шанхай руу хэрвээ аялахаар байвал одоо та бүхэнд ингээд аялын энэ нийт зардал үүсэх үйлчлэгээ нийт судалгаан дээр ингээд зөвлөмж болсон гэдэгт найдаж байна. Тэгээд урд нь аялсан хүмүүс зөндөө байгаах би бол аялж үзээгүй. Би яг хуу явлаа гэхэд нэг иймэрхүү одоо судалгаагаар ингээд явцт юм уу. Тэгээд та бүхэнд хэрэг болсон гэж найдаж байна. Тэгээд асуух, тодруулах, нэмэх зүйл байх юм бол комент дээр үлдээгээрэй. Баярлалаа. Баяр таа.